Сайн байцгаана уу? За бидний дунд төвөөмөл гэдэг те нуруу ууц маань татах, хөших, мөн сciatica буюу суудлын мэдрэл дарагдах гэж хэлээд байдаг те. За нурууны яг доотлоос ахуулаад хөлийн арыг дамжаа за бүр доошогоо хөлийн тавхаа хөлтөр ингээд араасаа нэг татагдаад байгаа чангарчсан за нэг юм хөл хүндрээд нэг бадаараад байгаа иргэний дааны юм сонир мэдрэмж төрөөд идэг шүү дээ. Минийх бол яг тийм мэдрэмж төрдөг. За би бол өөрөө остеоартрит гэдэг онцтойгоосаа гадна суудлын мэдрэл дарагддаг юм бас асуудалтай байдаг. Тэгэхээр энэ маань яагаад ийм асуудлууд бий болоод идэг вэ гэхээр за ерөнхийдөө бидний яг хүний биеийн дунд хэсэгт маань байдаг нэг гол 3 булчин байгаад байгаа юм да яг ерөнхийдөө дотор булчингууд гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр энэ 3 булчин маань ерөнхийдөө хүний ташааг энэ хөлийг хөдлөхөд маш чухал үр дүн гүйцэтгэдэг нэг алхах, буй, хөөргөх гэсэн үр будыг хөдөлгөөнүүдийг хийхэд энэ 3 булчин маань их чухал үр дүн гүйцэтгэдэг юм байна. Тэгэхээр эдгээр 3 булчин маань их ачаал аваад хэд их чангарснаас болоод энэ асуудлууд бас бий болоод идэг юм байна. Тэгэхээр эдгээр булчингуудыг бид нэр суулгаж сайхан эллэг массаж хийж ингэж өснөөрөө за эдгээр зовооруудаас бас ангижрах юм бүрэн боломжтой гэдэг юм. Эхний булчин маань болохоор илиасус гэж хэлж байгаа. За тэгэхээр энэ булчин маань ерөнхийдөө нурууны хамгийн доотлын үгнээс ахуулаад ингээд доошоогоо за нэгсэн ташааны дотор татаад ингээд барилддаг. За дараагийнх нь болохоор усаасус гэдэг булчин байж байгаа. Тэр нь болохоор мөн нурууны доотлоос ахуулаад энэ артлаар за тэгээд ингээд тэр нөгөө уртлын тэр илиасус гэдэг булчинтай хоёулаа ингээд холбогдож өснөрөө нөгөө ташаа хөдлөдөг хөлийг хөдлөхөд энэ гол үр дүн гүйцэтгэж байдаг юм. За түүнээс гадна бас нэг чухал булчин бол ерөнхийдөө яг энэ ахар ууц гэж хэлдэг те. За ерөнхийдөө энэ ахар уусны төгсгөлөөс ахуулаад хөндлөн байрлалтайгаар энэ гадна энэ ташааны энэ хадгиж холбогддог юм хөндлөн байрлалтай тийм булчин байж байгаа. За энийг болохоор периформис гэж хэлээд байгаа. Тэгэхээр энэ периформис гэдэг энэ хөндлөн байрлсан том булчин маань бол ерөнхийдөө тэр чангарч нэгсэндээ тэр асуудал болсноо нөгөө суудлын мэдрэлтэй дарагдах гэдэг бас юм маань бол бий болоод байдаг. Тэгэхээр энэ хөндлөн байрлаж байгаа энэ гол булчин маань нөгөө бидний нөгөө юуны мэдрэлийн гол судас маань нэгсэндээ ингэж араар ингэж явж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр гол мэдрэлийн судас яг тэр булчин бол яг ингэж дамжиж явдаг. Тэгэхээр тэр булчин чангарч ачаал авснаас болоод нөгөө мэдрэлийн судасыг тарах авчрах гэсэн юм зүйлүүд бий болоод энээс болоод ийм асуудал бий болоод идэг юм байна. Тэгэхээр за өнөөдрийн хувьд бол эдгээр булчингуудыг хэрхэн яаж сонголт хийж суллах вэ гэдэг ийм тасгалыг би оруулъя. За тэгэхээр нэгдүгээр тийм сандал дээр ингээд суучих. За сандлынхаа 2-1 дээр за тэгээ сайхан биеэ суллаа. За тэгээд нэг хөлөө нөгөө өвдгөн дээрээ тавин за өвдгөн дээрээ ингээ хөлөө тавьж чадахгүй хүмүүс байх юм бол ерөнхийдөө ингээ хөлөө яг нь уртлынхаа юмас ахуулаад ингээ чангаагаад за ингээ өвдгөн дээрээ авчраад тавьчих болно. За минийх ерөнхийдөө өвдөг жоох асуудалтай учраас ерөнхийдөө яг ийм доошоогоо ингэж болзогдгүй ер нь эрүүл хүнийх бол ерөнхийдөө ийм тэгшгэн төвшөнд байх хэрэгтэй шүү дээ. Гэхдээ минийх бол жоохон бозооч чад байдаг. За тэгэхээр ингэж тавиад за ингэж суучих. За ингэж сайхан биеэ суллаад хамгийн гол нуруугаа маш сайхан цэгц тавина. За ингээд гараа урдаа чэйжин дээр ингэж сайхан зөрүүлж аваад за тэгээ урагшаа сайхан бүхий. За урагшаагаа ингэж сайхан бүхийхдээ энэ өвдгөө айл болох ингэж доошоогоо дарж өгөөрэй даралтаа доошоо. За яг ингээ урагшаа бүхийгээд ингээд өвдгөө доошоо ингээд бодгоод ийм чиглэл байлахаар яг энэ арта талын тэр нөгөө реформис гэдэг нөгөө хөндлөн нөгөө суудлын мэдрэлийн те гол тэр мэдрэлийн судсыг дардаг тэр юм маань булчин маань нэгсэндээ маш сайхан сонголт мэдрэгдэж өгж байгаа. Тэгэхээр тэрийг сайхан мэдрээд за ерөнхийдөө энэ хонгорын булчингуудаа сайхан сулж өгж байгаа. Тэгэхээр тэрийг сайхан мэдрээд яг ингэж сонгоно гэсэн. За ерөнхийдөө яг өөрийнхөө яг тэр өвдөж байгаа цэг хүртэл урагшлах гэсэн үг шүү. Тэгэхээр яг өвдүүлээд урагшаагаа зүтгээд болохгүй яг өөрөө яг хаана тэр өвдөлт мэдэрсэн яг тэрэн дээрээ цэг дээрээ очиод зогсно гэсэн. За ингээд сайхан 20-30 секунд ингээд сайхан бариад ингээд суuna гэсэн. За сайхан энэ үедээ ингээд сууж авах үедээ сайхан
тайвантай бие сайхан суулгаа. Сайхан яг тэр хаан тэр яг тэр булчингуудаа сайхан яг тэр мэдрээд тэр булчин чинь яг хаана ингээд сайхан сунгалт мэдрэгдэж जैन тэрийгээ сайхан мэдрээд ингээд за ингээд яг энийг бол ингээ хоёр хөлөө өвдгөө одоо нэгсэндээ зөрүүлээд одоо ингээд нөгөө хөл дээрээ бас мөнгөдөө тавиад за мөн ингээд урагшаага бүх. Тэгэхээр яг тэр чинь яг реформис гэдэг тэр хөндлөн булчин бол яг сайхан сунгалт мэдрэг. За ингээд сайхан ээлжлээд ингээд суусныхаа дараа за мөн сайхан ингээд биеэ эргүүл за баруун зүүн тийшээ. За мөн ингээд 20-30 секунд энийхээ байрна. За ингээр чи яг л мөн энэ дандаа нуруугаа цих байлгаа шүү энэ үедээ яг энэ одоо энэ хонгоны тэр чинь яг ингээд сайхан сунгалт мэдрэгдэж байгаа. За одоо нөгөө тийшээ. Ингээ 20-30 секундээр барай яваарай. За би жоохон хурдан хийж байгаа. Одоо баруун зүүн тийшээ яг чигээрээ түрүүнд эргэсэн шүү дээ. Тэ эргүүлсэн биеэ эргүүлсэн бол одоо яг чигээрээ баруун зүүн тийшээгээ за мөн 20-30 секунд бариад за мөн нөгөө талаа. Ерөнхийдөө яг энэ хөл чинь яг энэ өдгөө яг энэ дээр одоо энэ хөлөө яг энэ одоо миний яг энэ байрал дээр байгаа тохиол ерөнхийдөө яг ийшээгээ чиглэл рүүгээ татхад илүү их сайн мэдрээ юун төр энэ одоо юуны жингийн сунгалт маш сайн мэдрэгддэг. За ингээд нэгсэндээ хоёр хөлөө ээлжлээд та нар маань солбуулаад за ингээд одоо 2 удаа ч юм уу те ингээд тавтаад ингээд хийгээрээ энэ нөгөө уртаа тал байрлаж байгаа Iliaus ус гэдэг байгаа энэ булчингаа хэрхэн одоо сунгах вэ те одоо тэгэхээр за хөлөө ингээд тавьчихна. За ийм байралтай за ингээд бие одоо чэйжээ аваараа урагшаага ингээд чэйжээ өрхөж өгнө. За тэгээ аль болох энэ хөлөө ингээд арагшаага эмчээ талынхаа хөлийг арагшаага. За ингээд ясаар чи яг эмчээдлийн урдуур чинь ингээд сайхан сунгалт мэдрэгдэнэ гэсэн да ингээд за ингэж өгнө гэсэн ингээд сайхан 20-30 секунд ингээд сайхан байна. Цаана жоохон ингээд хөдөлгөж болно бас ингээд дээшээ дээшээ. За яг ингээд яг өөрийнхөө яг нөгөө хаана яг нөгөө өвдөлтийг мэдчихээн яг тэр зэг дээрээ ингээд тэнийгээ буцаагаад болоод буцаагаад ингээд одоо тэр юм дээрээ аваачаад зэг дээрээ гээд ингээд байж болно. Жоохон ингээд бас ингээд бариад байж болно. Ингээ 20-30 секунд ингээд байна. За одоо нөгөө хөлөө бас мөн солбоод миний хувьд л жоохон бас ингэж өөрөө бас жоохон хөдлөгдөх бие. Хөдлөгсөн ч болно хөдлөхгүй ч байсан болно. За яг ингээд тогтмол бариад байсан ч болно. Эсвэл яг тэр юун дээрээ ингээд мэдэрсэн тэр цэг дээрээ очиод буцаагаад тэгээд ингээд бас хөдөлгөөд иж болно гэсэн. За ингээд барина. За ингэснийхаа дараа нь дээшээ хараад хөвччихье. За дээшээ хараад ингээд хөвччээд за хөлөө дээшээгээ юугаа өргөнө өгсөө өргөж юм. За ингээд бүр өгсөө дээшээ өргөхөр ч мөн сайхан энэ аяр чи ингээд яг нөгөө сайхан болчих ч юм уу. Сайхан сунгалт мэдрэгдэн яг энэ үгээр чинь ингээд. Игсэндээ энэ тэр булчин маань болохоор яг энэ доотлын одоо 1-5 дугаар үе гэж байгаа нурууны хамгийн доотлын. За тэгээд тэрнээс доошоо ахгуулаад за ерөнхийдөө дотор талд маань ташааны дотор талд нь байрлсан юм булчин байгаа даа шүү. Тэгэхээр ингэж өгснөөр бас тэрхүү булчингаа ингээд сайхан сунгалт яаж өгч байна гэсэн үг. За мөн хөлөө ингээд жоохон алцаачж болно. За хөлөө жоохон алцаачаа дахиад ингээд тэнэлгэн.
дэшег өргөн. За ингээр дөрөвнийхээс жоохон хэцүү. Гэхдээ яах вэ? Зүгээр заяа. За мөн гэхэлэр чинь мөн л бас яг энэ уртлын чинь нөгөө булчин за мөн артлынхаа нөгөө нурууны тий бас доотлын үед байгаа нөгөө усаас гэд нөгөө холбоо энэ хоёр маань холбоотой байдаг гэсэн шүү дээ. За тэр булчингаа мөн бас сонголт хийж өгч байгаа. За ингээд дандаа энийгээ 20-оос 30 секундээр барай явна шүү. За одоо мөн энийгээ түрүүний шиг ингээд сандал дээр хөлөө нэг хөл дээрээ тавьсан шүү дээ. Өдгөн дээр яг тэрийн шиг ингээд тавьчаад за одоо ингээд дахиад дэшээ өргөнө. За энэ болохоор жоохон тэнцвэрээ яхад олоход жоохон хэцүү. Гэхдээ зүгээр. За ингээд мөнгө өргөөд ингээд бас 20-30 секунд байлгана. Энэ бүхэн маань бол энэ булчин чинь одоо сулж өгж байгаа зам нь энэ артлын нөгөө саас гэдэг нөгөө бага булчин мөн бас ингээд сайхан сулж өгж байгаа. Тэгэд ингээд хоёр хөлөө ээлжлээд ингээд баг хөлний өргөн шүү. Ерөнхийдөө давчлаад хийчихэж байгаа. За ингээд сайхан буулгаад зөвлөх. Сайхан амьсгаагаа зөвлөхөн. Сайхан ингээд аваад сайхан тайшруулаад өөрийгөө сайхан бүх үеэ сайхан судлаад. За ингээд хийж. За энийхээ дараа мөн бас энэ хоёр хөлөө нэгийгээ чигээд нэг өвдгөө өөрлөгөө ингээд шахана. Тэгэхээр мөн бас энэ артлын нөгөө нэг түрүүний хийсэн тэр формис гэдэг байгаа тий тэр булчин за нөгөө мөн тэр нөгөө босаас гэдэг хоёр булчин маань мөн бас ингэж сайхан сонголт мэдрэгдэнэ. Мөн 20-30 секунд ингэ сайхан барина. Нэг хөлөө урагшаага жийчж байгаа чигээр нь за нөгөө хөлөө өвдгөөр ингэ даад өөрлөгөө жоохон татаад өгч байгаа. Аяа 20-30 секунд. За одоо хоёулаа ингэ сайхан нийлүүлээд за сайхан ингэ. Тэгэхээр яг энэ доотлын булчин ууд чинь бүгд сайхан сулрч. Сайхан сонголт мэдрэгдэж байгаа. Ингэ сайхан. За одоо ингэснийхаа дараа мөнгө хөлөө ингэж давжиж байгаа. За мөн нэг хөлөө нөгөө өл дээрээ тавиад за энийгээ болохоор өөрлөгөө ингээд өвдгөө өөрлөгөө татаад за тэг ингээд эсрэг зүг руугаа чийж хараад хоёр хөлөө гэсэн. Тэр чи яг нөгөө энэ булчин маань те нөгөө булчин маань энэ ардууд байгаа хоёр булчин маань сайхан. За хэтрхий жоохон өвчтэй байх юм бол та нар маань бас арай жоохон удаан 2-3 дахиад ингээд татан хийгээд иж болно. За одоо нөгөө хөлөө. Яг нэсэндээ чийж нөгөө тийш ингээд эргүүлчихэж байгаа гэсэн үг шүү. За ингээд та нар маань бас тэг хийгээд үзээрэй. За тэгэхээр бол тэр
энэ ялангуяа энэ судлын мэдрэг дарагдсан нөхөл бадараад байгаа энэ таталтаад байгаа юу маань бол харцангуй хамаагүй гайгүй болдог. Миний хувьд мөн тэр одоо нуруу жоохон одоо нөө татаад байдаг штэ тий. Тэр өдөр маань хамаагүй багасдаг байж байгаа шүү. За дээрэс нь та нар маань ингэж хэлэхэд ийм юм халуун жин сайхан тавьж болно. За тэгээд аль болох сайхан бас массажуудыг түрүүний хийсэн тэр цэгүүд дээр яг тэр орчин ингээд дандаа нурууны доотлын үеэс ахуулаад нэгээс 5 дугаар үеэс ахуулаад ахар ууцаг тэр хавьд чинь тэр бичингууд маань байж байгаа. Тэр хэсгүүд дээр сайхан жижигхэн бөмбөгөөр ингээд сайхан массаж хийж болно. Эсвэл гараа ингээд зангидчихж байгаад те одоо өөрийнхөө үеүүдээр бас ингээд сайхан босдохоо сайхан ингээд ухаад сайхан массажлаад тэр ингээд сурлаад бас